За хаана ирсэн байна гэж бодож байна. За Өмнө Говь аймгийн ноёнсон. Та өөрийгөө танилцуулах уу? Намайг За Өмнө Говь аймгийн ноёнсон гэдэг дарга. за танай сум чи Өмнө Говийн хамгийн уртлын сум билүү? Монгол Улсын хамгийн уртлын сум байна шүү дээ. Хамгийн уртлын сум. Аа. Энэ соёлын төв. Энэ манай сумын соёлын төв 300-ны судалтай. Соёлын төв 20 онд ашиглалтанд орсон. Аа. Хэдэн дөрөвний төсөв байх вэ? Ойролцоогоор. Энэ барилгын төсөв. Тий. За энэ чинь бол бас энэ барилгын материал юм гайгүй байхад мэрэгцээ 700 гаруй сая төгрөг болсон баг. Аа. Тий. Аа. Энэ зам гэж байсан байна. За энэ замыг бидний ашигт малтмлын хуулийн дагуу уул уурхай орон нутгийн ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани хамтран ажиллах гэрээний хүрээнд 22 онд ашиглалтанд орсон. 1.3 тэрбум төгрөгөөр хийсэн. За явган зам гэрэлтүүлгийг бол аймгийн төсвийн хөрөнгөөр хийсэн. Хажууд талын тий. Энэ 250 сая төгрөгөөр. Энэ жилийн хувьд дахиад энэ гэрэлтүүлгийг 470 сая төгрөгөөр бас нэмж хийе. Тий, шинээр хийж. Юу аргагүй нь бол тэгэл сумдаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор тогтчил тий. Тий, хүүхд багцуудын аюулгүй байдлыг хангах зорилготой. Тэр сургууль уу? Тий, сургууль манай сургууль. Хэдэн хүүхдээ? Энэ 21 онд юу байсан? Их засварын ажил хийсэн. 1.4 тэрбум төгрөг. За сургууль нэг 110 төгрөгөд сурч байна. Жоох юм байна тий. Танаас сум хэдэн үнэтэй юм бэ? Манаас өмнө 1400 гаруй. Сумын төв дээр хэдэн хүн байх вэ? За сум дээр нэг 400 гаруй хүн байна. 1000 нь төгрөг байх юм. Тийм, зүрийн албаагч нэг 100 гаруй хүн байгаа. Тэгээд нөгөө уул уурхай гэж танаа ч уул уурхайтай гайгүй орон нутгийн хөрөнгө оруулалт энэ сайн байгаа юм шүү. Ер нь бол сүүлийн жилүүдийн төсвийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор сайжирсан. За мөн одоо мэддэг болсон гэсэн. Тий. Өмнө Говь аймгийн нутгийн хөтөлбөрийн хүрээнд бол сүүлийн одоо жилүүдэд бол нэлээдгүй том бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Юу ингээд эдийн засаг ингээд сайн байхлаар чи хүн амьтан нүүж ирэх үү? Ер нь бол яг ялангуяа одоо нутгийн хөтөлбөрийн хүрээнд бол төрийн албаагчдын нутгийн дэм гэж болгож байгаа. Одоо ирэлт талгаж байгаа. Өдөрт хэдэн дөрөв хүн нэг хүн 400 мянга. Бас нэг тэрүүгээр одоо залуучууд энэ сум орон нутагт ажиллах бас идэвхэн сайжрах, хүний нөөц сайжрах ийм зорилготой. Ер нь сумдаа ирж ажиллах хүмүүсийн юу бол бас идэвхжлэлт нь бол шал өөр болцсон эсвэл энэ жилүүд. Танаа ч бас юу хийж байгаа мэт шүү дээ. Нөгөө орон сууц. Төрийн албаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, дээрээс нь одоо гаднаас ирж ажиллаж байгаа багш ажилчдыг одоо орон байраар хангах зорилготой 10 айлын сууц баригдчих. Өмнө нь бол бас 62 айлын сууц багш барьсан. Тэгвэл танай сумын 72 айл юу тийм халаалттай сууц суудаг гэсэн үг үү? 12 айл. Ер нь бол яг энэ хуучны энэ байрууд бол бас халаалтанд холбогдсон. Дулааны шугамыг 22 онд 2 тэрбум төгрөгөөр энэ хойд байрлуу. Одоо тэр хамгийн цаатлын айл дулаан авсан гэсэн бохир дулаан. Юу энэ нөгөө гэрте айлууд гэсэн үү? Тий. Дээш энэ одоо дээдлийн дэргээр ороод руу бас авсан гэсэн үг. Тэр өмнө 100 мянган төгрөгөөр. Тийм том хийсэн. Тэгээд одоо нөгөө юу гэсэн үг юм гэрте айлч одоо гэр дотроо халуус татчихна гэсэн үг юм байна. Цэвэр өстэй. Цэвэр ус. Дулаан байшинтай айлууд бол дулаанаа авах боломжтой болсон гэсэн үг байхгүй. Жишээлбэл энэ юу цэнхэр дээвэртэй айл нөхөн харагдаж байгаа. Айл юм уу алан болов? Айл. Эднийг авцсан уу? Эднийг авцсан халаалтанд холбогдсон гэсэн үг. Халаалтын зардлын хэд гарах вэ? Ойролцоогоор. За айлуудынх бол гайгүй шүү дээ. Манайх нэг сард нэг 25-6 мянган төгрөг төлдөг. Танах хэдэн квадрат вэ? Манайх нэг 40 м квадрат 46 орчим. Та хэзээ байшин аваа? Өө манай энэ хуучны байшин. Хуучны байшин. Бид бол хатаад сарда 20 мянга. 20 мянга чинь дулаан нь урсуу. Зөвхөн дулаан. Дулаан.
Тий. Усны мөнгө гэдэг орхоо. Усны мөнгө. За, Усчод байхгүй. Ус гайгүй хэрэглээ багтаа учраас. Тийм. Ер нь бол энэ дэвлэрсэн шугамуудыг явуулснараа нөгөө яндангийн тоо багасгах, шар канистрийн хэрэглээ багасгах гэдэг нэлээд одоо ач холбогдолтой шүү дээ. Дээрээс нь нөхөн жорлонгүй болгох ийм зорилготой. Та жишээлбэл гэртээ юу тавьчихсан уу? Энэ төвлөрсөн дулаанд холбогдсон юм. Тэгээ жорлон мал бүх юм тавьчихсан байна. Тэгээ бохор цэвэр бүгд тавьчихсан гэсэн үг. Очсон гэсэн үг. Тийм л хэд байгаа юм бэ? За ер нь сумд нэг энэ 12 айлхаас суцтай нийлээд 70 айл байгаа хаа. Сайхан амарсан. За ийшээ захиргаа. Тэгээ тамгын газар манай. Тамгын газар. Цаатал тэр юу харагдаж байна? Ирчим гэж. Энэ юуны хажууд алдаа. Тийм байна те. Энд чи хуучин соёлын төв лөө энэ ногоон гэдэг хажуу. Энэ хуучин соёлын төв тамгын газар хоёр цуг байсан. Тамгын газар энд байснаа энэ өндөрч хилцсэн юм те. Тэгээд ерөнхийдөө ингээд залуучууд энэ төр ингээд шилжиж ирээд цаашдын зорилго гэх юм уу? Ерөнхийдөө юу ч Улаанбаатарчин хүмүүс ч цахилгаан тэгэл нөгөө халуун ус мус гээл тэрэнд бас нэлийн татгаж байгаа шүү дээ. Ер нь юм шийдчихээр дараагийн зорилго гэж юу байх вэ? Танаас өмнө одоо тэгэл мэдээж аль болох нөгөө хүнийхээ тоог нэмэгдүүлэх илүү одоо ээлтэй орчин бүрдүүлэх л. Гаднаас хүн ирэхэд бол танайгаа баяртай тас жоох юм байна тий. Тэглэг байх. Ялангуяа одоо 70 задгад Улаанбаатарт амьдарч байгаатай адилхан гэсэн үг шүү дээ. Одоо халаалт улаан бүх юм байна. Тий. Сүлжээ цахилгаан байна тий. Тийм учраас баян сумд бол ирээд амьдрахад бол хамгийн одоо тохиромжтой гэсэн үг тий. Залуучуудын залуу хүмүүс ирээд. Өөр марттай гойд юу даваа талтай байна. Яг мал аж ахуй манайх бол одоо голцоохон ямааныхаа одоо ноолуурын орлогоор ихэнхдээ тэмээ хэрэгтэй. Тэмээ нэг 6000 гаруй байна. 6000 ч одоо их тоо юу? Яг хөө дундаж тоо. Юугаа ингэний хормгоо хааш нь зарддаг. Ингэний хормгийг бол хов хүмүүс өөрсдөө л зараад явчихдаг. Аймагруу зарчдаг гаргаж байгаа юм байхгүй. 70 дотроо зарч. Юу хил эндээс хэд байд юм бэ? Хил эндээс нэг 160 ших байна. 160. Хил рүү 8-8-аар явах хүмүүс. За одоо сүүлийн үед бол их явах. Хуучин бол явдаг л байсан. Одоо нэг гаргах орох юм өрөөтэй юм тийхэд учраас. Тийшээ. Сумн дээр хэдэн дэлгүүр байд юм бэ? 5 дэлгүүр. Зочдууд л байдаггүй юм тий. Зочдууд байхгүй. Манайх 1.4 дэлгүүр нийт аж ахуй барьж байгаа. Энэ нь болохоор одоо нөгөө буудал тэгээд хоолны газар. Зочдууд байх уу? Тий. Тэгээд юу яаж байгаа нөгөө гуталчин, хайраг цагаа, ах сүү могоогоо зарах боломжтой юм өрөөнүүд бас байх юм. Нийт аж ахуй дотор. Тийм ажил бас хийгдэж байна. Энэ сүүн заримг энэ ажиллаж ирсэн үү? 100 ажиллаж. 100 ажиллаж ирсэн. Энэ цаадлынх нь манай өргөө гэр байна. Энэ өнгөрсөн жилийн 100 жилийн хандвар хүмүүс барьж өгсөн. Энэ дээр яа гэсэн үг? Хүлээ тэгээд баяр ёслолоо хэмжиж өгсөн. За одоо тэгээд юу та чи суманда хэдэн жил амьдарч ажиллаж байгаа? Би энэ 2007 оноос хойш л. Ер нь аль нутгийн хүн бэ? За манай эмээ өвөө ялцгүй одоо энэ сумын хоолоос үтсэн. 2007 он хүртэл хаанаас? За сураал тэгэл 70 задагт л байсан. Энэ аймагтаа л байсан юм тий. Энэ ийшээ нүүж ирсэн шалтгаан. За манай ихнэр энэ сумын хэрэг. За тэгээд энэ тэгэл 7 оноос хойш. Ажиллаж байгаа гэсэн. Төрд нэг 14 жил ажиллаж байна. Залуучууд жишээлбэл одоо ингээд юу бүжиг мүжиж идэм үү концерт тэр талаараа жоохон уйдах гайгүй юу? Тэр тал нь манайх бол энэ нөгөө сүүлийн үед тэгээд байгаа шугам бүжиг шаардлагатай бол бүжигийн багш авчирж энэ соёлын төвд бас зохион байгуулалт. Хаяа нэг хичээл хийх үү? Ер нь бол яг 5 дахь өдөр болгоныг энэ төрийн байгууллагуудын соёлын хүмүүжлийн ажил гэж болдог. Тэгээд ер нь болохоор 7 хоногор ажлаас уртчлаад
За. Тэгээ олон нийтэд хандсан үйлчлэгээ болдог байхгүй. Концерт Зохион байгуулна. Бүжиг тэгэл үйл ажиллагаа бол нэг иргэдтэй танилцсан. Тийм аа. Юу за тэгвэл нэг сумын засаг даргын хувьд жишээлбэл танах сумж ингээд цаашдаа хөгжиж бас залууч гэдэг юм уу хүн амаа нэмэгдүүлэх хүмүүс ирээсэй гэж хамгийн одоо энэхийн даваа талыг дахиад нэг богино өгдөрөд юм гэж энд ирэх нь ямар ашигтай. За ноён сумд ирснээрээ одоо цэвэр бохор дулаан холбогдсон 5 дахьтай орчинд ажиллаж амьдрах боломж байна. Нэгдүгээр, хоёрдугаар Гэхдээ тэр залуучуудын шууд юу байгаа юм уу? Ирмэгцдийн байр хүмүүс зарна гэх юм уу? Яаж түрээс гэх юм уу? түрээсийн байрнууд байгаа. Одоо хэн 10 айлын соц баригдаж байна. Эдгээр нь нөгөө захаад өндөр Хууль журмынхаа юм байхгүй юу? Айгүй юу? Багхгүй. Хууль журмынхаа дагуу болох. Тэгээд жишээлбэл олон хүн ирээд байвал дахиад барилга энэ цэний 10 айлын орон сууцчид ямар мөнгөөр ирнэ гэсэн үг? Нутгийн шиг хөтөлбөрөнд аймаг орон нутгийн төсвөр барьж байгаа. 1.4 тэрбум. Тийм ээ. За, яриа өгсөнд баярлалаа. За